телевизийн шидэд харандаа контентыг хөгжүүлэгч багш Монгол улсын соёлын гавьяа цэцгэлтэн хүүхдийн номын зураач Бат Эрдэнийн зургийн хосолсон сургалт зайсан хил цогцлборт Баасан, Бямб, Ням гаригуудад хичээллэнэ. Англи төрөл хөгжүүлэх зургийн сургалт насны ангилал 5-аас 7-наас, номын чиглэл сэдэвт зургийн сургалт, аниме дүр бүтээх, комик, шок зургийн сургалт. Сургалт 12 дугаар сарын 28-наас 7 хоногт 2 удаа явагдана. Дугууланд хичээлсэн хүүхдүүдийн бүтээлээр зайсан хилд үзэсгэлэн гаргана. Сургалтын давуу тал өөртөө ихтэй, зураг зурах сонирхолтой болох, өөрөө сэтгэж зурж сурах чадварт суралцах, бүтээлч ур чадвараа хөгжүүлэх, өөрийн гэсэн дүр зохиох, бүтээх. Бүтээсэн дүрээ дижитал хэлбэрт оруулж будах, сэтгэх, бүтээх, шилдэг оновчтой санаагаар бүтээл гаргах зэрэг чадварт эзэмших давуу талтай. Сургалт явуулах газар Зайсан хил цогцлбор 5 давхарт 502 тав. За манай өнөөдрийн шидэд харандаа нэвтрүүлэг ихэхэд бэлэн боллоо. Ингээ оролцож байгаа хүүхдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Гэгээн Үлс. Гэгээн Үлс. Хэддүгээр сургуулийн хэддүгээр ангийн хэн бэ? 139-р сургуулийн 5 ангийн сурагч С Гэгээн Үлс. Гэгээн Үлс. Дараагийн хүүхэд 72-р сургуулийн 7 ангийн сурагч С Арим Үлс. Дараагийн хүүхэд 49-р сургуулийн 6 ангийн сурагч А Ниндэрта. За гурвуулаа хамтлаг бүжгэлдэг тийм ээ. За дараа нь хэдүүлээ бүжгэлж үзүүлнэ. За дараагийн хүүхэд 12-р ангийн 2-ын ангийн сурагч Гэрэл Тод. Гэрэл Тод. Дараагийнх 12-р сургуулийн 3-ын ангийн сурагч Им Гэгээн. Эгч дүү хоёр тийм ээ. За дараагийн хүүхэд Миний нэрийг Андри Анан гэдэг. Би ихтэй тэлтийг гүн сургуулийн Ариун Жул багштай 2-ын ангийн сурагч. Сайхан танилцуулж байна. За тэгээ өнөөдөр нэг хөгжилтэй амтан зурнаа. Бид нар амтныг тотиг бол одоо ингээд шууг бол яг шуу шиг зурж ирсэн тийм үү. Тэгвэл одоо комик буюу аним тийм хөгжилтэй дүрээр зурх тийм юм руу орж ийн гэвчлээ. За одоо тэгээ нэг хэвлүүхэн хөөрхөн точ зурна да. Точ зурхад биш үү? Энэ тахир зураас. Тэгээ эн чинь өөрөө ийм байх тусмаа хамран шүү дээ тийм ээ. Үйний хэлбэрийн сай гаргачдгийг. Ингээл гаргач. Одоо хошуу хэсэг гэсэн үг юм тийм ээ. Тэгээ энэ жавжин орж ирээд ингэж хошуу гарч ирвэл их хөөрхөн бол. Тэгээ том хийвэл их сүртэй. За амтны юунд бол гинтгэн нэх муухай ашгардаг тийм ээ. Гуак гिचлүүд гिचлүү нэг ачаа ашгарч идэг шүү дээ. За тотны нүд нь өөрөө толгойных нь хэлбэр ингээ гаргачлаа шүү дээ. Тэгээ хүзүүг ингээ гаргах. Нүд нь энд нэг ийм 100 тухайч. Том байх тусмаа сүртэй харагдана. За энэ чи бас нэг малгайтай байгаамаа. Малгай нэг сарвчтай малгай өмсгөч. Ийм нэг малгай хөвгүүд их өмсдөг шүү. Сарвчтай малгай. За нүд бол томоо. Энд нь цагаан дугуй хийгээд энийг хараа бодчихлаа яах. Нүд нь шалглал тодроод гараад. Эндийг нь бас нэг давхар зураас ич. За тотны мөн үндсэн толгой нь бол яах гараад ирлээ. За энэ хэсгээр нь таслаад одоо хувцас өмсөх гэнэ шүү дээ. Цээж төхөгөр энэгээрээ. Ингээд ороод ирж байна. Цээж хэсэг. За гарвал яах вэ? Ингээд ороод ирж байна. Нилээн булчинлаг тот байх гэдэг шүү дээ. Нөгөө далавчл яах вэ? Ингээд ороод ирэх. Цаатлаас нь хадсын зугаагаад энд нэг юм барьж. Харандаа ирц. Далавч нь одоо яах вэ? Ийм том байх гэсэн байгаа юм. Гурвалжин дүрс харандаа маань гараад ирлээ. Харандаа ирц. Доошоо нарийсч чинь тийм ээ. Бүсдгийн аваарай. Энд ийм зураас татах болно. За ингээ хүүхдүүдэд хүлээгээд
ерөнхий төрхийг багш нарт оогоолгоё. Сайхан. Тэр хошуу том хийх тусмаа гоё болж шít. Ястай гоё. Зархин да. За хөл үл яг хоо. Ингэж гаргаж ирээд. Ингээд болчихно. Хамгийн гоё юм нь шүү дээ. Энэ гутал их том байх хэрэгтэй. Ингүүл бас. Нэг пүүз гэдэг да. Хөвгүүд их хүмүүсдэг дөө. За энд яг хоо. Ингээ богино өмдөвсгч. За энэ дээр нэг точч нэг ийм өөрхөн сүлднүүдтэй байдаг юм аа. Ийм сүлдч. Энд дээр нэг өөрхөн ийм дэгээ байдгийг. Дэгээ өд. Үнтэнд давхраа хийвэл гоё болно. Нэг хөмсөг ингээ хийчихвэл гоё болно. За энэ хэсэгт нь яг ийм өд хийчихнэ. Хамран дээр нэг ийм өв хийчихнэ. Шог зургуул ерөөс юмны донж хэлбэрийг л хэтрүүлэгтээ гаргах ийм урлаг байгаа шүү. Ийм хөөрхөн марзан татуулж штт. Тэгээ энэ дээр нь өөрийнхөө логог зохиогоол ингээ гарч ирж байгаа. За. Тотны хошуу бол яг уу. Энд нь цагаан зай үлдэгээл ингэж хүрээлээл энэ дотор хэсгийг яг уу. Биерэн балмаас тараараа ингээд бочглаар яг хошуу нь тодорхой хийж байгаа. За хошууг ингэж бодсны дараа бол яг өнгөө бол өөрөөсөө өөрийнхөө тохирох бодсон өнгөд ингээд зохиогоод бодоод явчихна. За багш нь юу ч гэсэн хошууг нь гүйцээгээд тийм ээ. Дараа нь нүдийг тодруулахад яг эдгээр ч нөгөө дууланга сайхан авьяасаа үзээд дуулаа явчихдаг тийм ээ. Дуулан шүлэг уншин. Гэгийн үлс дуутай шүлэгтэй юу? Та нар ч бүжигдэн тийм ээ. Заадаг. Гэрэл тод юу тэрс? Шүлэг уншчих. Талын шүүдийн өнгөнд сүүдрэн бүү үргээрээ ташуурын сүүдэр шүүргэх төдөд үрээдэд голдог гин хээрийн салхины хөөлдор хідэн ондог одордог гин тэнгэрт нисэх тавилангүй тэндээ яг төгсдөг гин хөдөөгийн шилүүрт он хошиг хөгжмийн утас тасардаг гин баян талын минь ай их шиг бас түгээр дутдаг гин сүр хүчит хүн танаас хүсэх нь сүүдрээ хямгдаж яваарэ. Тайвнаар тэрэг. Тайвнаар тэнгэр надад тал нутагт шувууж иргэг. За сайхан шүлэг үлсэн гэрэлт тоддоо баярлалаа. Гэгэний юу тэрс? Шүлэг. Өнгөө өөрөө зохиоч тийм ээ сайхан. За шүлэг уншиж. Миний нутаг хинтээ хангаа соёны өндөр сайхан нуруунд хойд зүгийн чимэг басан ай хөвчин олнууд миний шаргал нэмний өргөн говууд өмнө зүгийн манлай басан элсэн махан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэрлэн онон туулын тунгалаг орон морнууд хотол олны эм басан гойрог борлог аршаанууд
Нууд ийм бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон орхон сэлэнгөхийн онц сайн голууд уурхай байлгийн ох болсон олон уул даваанууд хуучин өшөө дурсгал хот балгадын сүрнүүд хол газраа оцсон харанхуй дадам замууд ийм бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Өө гоё. Гэгэнэдэ баярлалаа. Анант шүлэгтэй дуутай юу? Шүлэгтэй. За шүлгээ биш. Хитэж үлэг. 传前明月光，疑是地下霜。举头望明月，低头思故乡。Болцоо. Болцсон уу? Өө гоё. Хитэж. Сайхан шүлэг уншлаа. Орчуулд даананда юу гэж вэ? Хаантан ордныхоо гадаа байгаа нөгөө сайхан юмнуудыг харж байгаа. Дүрслэл шүлэг байна тийм ээ. За баярлалаа. Гэгийн үс чи том болоо ямар мэрэгчлээ болох вэ? Жүжигчин болно. Жүжигчин болно. Ариун үс. Адилхан жүжигчин. Адилхан. Жүжигчин болно. Нанд эрдэнэ. Бүжигчин. Бүжигчин. Ийм урлаг соёлын сайхан авиастай хүмүүс байгаа. Гэрэл дот чи юу болох вэ? Би юу цагтаа болно. Цагтаа. Манай хүүгүүд голдоохон цагтаа болно да. Гэгэний ямар багш болно. Ананд Цагтаа. хөөе тэр хоёр цагтаа. Тэгж байгаа зарим нь өөрчлөгдчих тийм үү? За. Бүтээл төрөх агшин гэдэг сайхан агшин байдаг. Одоо ингээ хүүхдүүдийн бүтээлтэй танилцсанаа. За ингээ гэгэн үйлсээс эхлэе. Авиаслаг зураач гэгэн үйлс. За манай урлагийн чиглэлийн мэрэгжил сонгож байгаа. Гэгэн үйлсийн ман зураг ийм гоё болжээ. Гом гоё шүү дээ. Хэтрүүлэг, дүрслэл тэгээ өөрөө зохиочж байгаа энэ тэр хөл гар одоо арай гүйцээгөө. Тэгтээ өнгөө их гоё гэсэн байгаа энэ тэр цээж будбаалах богино цамцсных нь өнгө тэгээ би чадна гэж сууж байгаа. Жинхэнэ гоё тотны дүр гаргасан. Энийгээ тэгээ үйл явдалд оруулаад комик зохиол болгоорой заа юу. За баярлалаа. Гэгэн үйлстэй амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач ариун үйлс. Зам сайхан да. Ийм өөрийнхөө гоё дүрслэлүүдийг уран гоё гаргаж ирдэг. Тэгээ урлагтай холбоотой зураг бити орхиороо даннаа зурж байгаарай заа юу. Сайхан зураг зурсан гэгэн үйлстэй амжилт хүсье. Нандин эрдэнэ. Авиаслаг зураач Нандин эрдэнийхээ зургийг үзье. За тэр гоё. Хүүхэд бүрийнх өөр хэрнээ маш гоё мастер дүрүүдийг ингэж гаргаж ирдэг. Ингээ сайхан гүйцэтгэл хийгээд ирэхлээр маш гоё болно. Сайхан зураг зурсан Нандин эрдэндээ амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач гэрэлт одоо тэр хошуу их том хийснээс болж их сүрлэг харагдаж байгаа ягаан тот гэж өөрөө зохиод зурсан. Ийм сайхан зураг бүтээл гаргасан гэрэлт одоо улам их амжилт хүсье. За дараагийн авиаслаг зураач гэгэнэ. За ихчдөө хоёр бол бас ан мана ястай гоё дүрслээ шүү. Ийм хөөрхөн хөгжилтэй дүрийг гаргасан гэгэнэд улам их амжилт хүсье. За дараагийн авиаслаг зураач Ананд. Анандыг гоё болж байгаа. За Ананд дутууч гэсэн үзүүлчихье. За өнгө, дүрслэл, хөдөлгөөн яг тэгш харуулж биш. Өнгө, дүрслэл, хөдөлгөөн маш гоё шүү. Тэгээ ийм өөрийнхөө тэгээ их хөгжилтэй зөгцсөн донжийг энэ зурганд ингээ харуулсан байна. Хөл мөлөө ингээ бос дээш ингэсэн байгаа шүү. Тийм марзан өөрхөн тотыг ингэж үйл явдалтай болгож зурсан. Анандаа амжилт хүсье. За Анандын нүүрийг нарч
Энэ хүү зурсан шүү. Хажууд тийш харж болгоч. За. Тэр гараад ирлээ ананд. Зураач ананд. За ингээ амжилттай сайхан оролцсон, сайхан бүтээл төрүүлсэн хүүхдүүдэд багш нь яадаг вэ? Бэлгэн гардуулнаа. За ананд улам их амжилт хүсье. Сайхан зураач цаглаа болоорой. Гэгэнэд амжилт хүсье. Урамхан чихрээ аваарай. Гэрэл товдон амжилт хүсье. Нанди эрдэнд амжилт хүсье. Урамхан чихрээ аваарай. Үйлстэй амжилт хүсье. Ариун үйлстэй амжилт хүсье. Гэгэн үйлстэй амжилт хүсье. Хичээнгүй сайхан зурсан байх шүү. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баяртай. Торгуудын сэргээр толгой дахиад байна. Харамхан тайлгэн хамар сунгаад байна. Халхийн өсөн госон хажуу холгоогод байна. Өсмөнхан тайлгэн өдөг сүхрээд байна. Өдийн өсөн госон өсгий холгоогод байна. TV5 телевизийн шидэд харандаа контентыг хөгжүүлэгч багш Монгол улсын соёлын гавьяа цэцгэлтэн хүүхдийн номын зураач Бат Эрдэнийн зургийн хосолсон сургалт зайсан хил цогцлборт Баасан, Бямб, Ням гаригуудад хичээллэнэ. Англи төрөл хөгжүүлэх зургийн сургалт насны ангилал 5-аас 7-наас, номын чиглэл сэдэвт зургийн сургалт, аниме дүр бүтээх, комик, шок зургийн сургалт. Сургалт 12 дугаар сарын 28-наас 7 хоногт 2 удаа явагдана. Дугууланд хичээлсэн хүүхдүүдийн бүтээлээр зайсан хилд үзэсгэлэн гаргана. Сургалтын давуу тал өөртөө ихтэй, зураг зурах сонирхолтой болох, өөрөө сэтгэж зурж сурах чадварт суралцах, бүтээлч ур чадвараа хөгжүүлэх, өөрийн гэсэн дүр зохиох, бүтээх. Бүтээсэн дүрээ дижитал хэлбэрт оруулж будах, сэтгэх, бүтээх, шилдэг оновчтой санаагаар бүтээл гаргах зэрэг чадварт эзэмших давуу талтай. Сургалт явуулах газар Зайсан хил цогцлбор 5 давхар 502 тав.